нөгөө интернет браузер руу ороод энэ дээрээ Leonardo AI гэж application-ийн нэрийг хэлээд бичих хэрэгтэй. За Leonardo гэдэг програмаар бид нар бол одоо зургийг бичлэг болгох гэж байгаа. Тэгэхээр ингэж програмын цонхон нэгдэнгүүт get start гэж дарнаа. За тэгэнгүүт create free account буюу бид нар шинээр ингээ үүсгэх гэж байгаа учраас create free account гэдэг дээр дарна. За энд бол өөрсдийнхөө одоо Google хаягаар одоо мэйлээр холбогдохоор бол энэ тавчин дээр дарна. За өөрсдөө өөр мэйл бичих бол энэ дээр бичиж өгнө. За тэгээ ямар ч байсан бүгдээрээ Google хаягаараа дарлаа. За verify you are human гэдэг энэ дээр дарангуут одоо ингээ өөрсдөө шууд хаягаараа ингээд дэвтэрч байгаа. За одоо ингээ үндсэн цанх маань ингээ нэгдсэн. За энэ хамгийн чухал нэг зүйл бол энэ 150 минут токен оноо биднэрт байгаа. За энэ 150 токен оноо нь юу гэхээр өдөр болгон 150 токен оноог ингэж авдаг. За өдөрт 150 токен оноогоор л бүтээл хийх боломжтой гэж ойлгох нэ. За тэгвэл энэ токен оноо маань яадаг вэ гэхээр өнөөдөр бидний хувьд бол бид нэр видео үүсгэж байгаа. За видеог үүсгэхийн тулд нийт одоо 70 оноо буюу 70 токен оноог ашигладаг байна. Тэгэхээр өдөрт ердөө нэг 2 одоо видео хийх боломжтой, үүсгэх боломжтой гэж ойлгож байна. За энэ ингээ зүүн талд байгаа цонхнууд бол видеогоо үүсгэх одоо ерөнхий нөгөө юунууд зааврууд нь. За одоо color dim ер нь зураг маань нөгөө бичлэг маань ер нь ямар хүн байстай байх вэ те. За гих мэтчлэнгээр эдгээрээс сонгож болно. За хүнд болон за пастел ийм зураг байж болж байна. Split байж болж байна. За vibrant гэх мэтчлэнгээр зургийн төрлүүдээ сонгодог гэж ойлгож байна. За тэгээ гэрэлтүүлэг буюу гэрлээ, зургийн гэрлээ. За ер нь нэг өнгө аяс vibe нь ямар хуу өнгө аястай байх вэ гэдгийг эндээс бас ингээд өөртөө зураг сонгож болно. За гих мэтчлэнгээр энэ гураа сонгочоод за энд бол нөгөө зургийн хэмжээ модуудаа сонгож өгнө гэсэн. За тэгээ зургийн хэмжээгээ ерөг харцхан тав хүндлэн юм уу, босоо юм уу те гих мэтчлэнгээр зураг сонгож өгөөд за энд нийт хэдэн видео одоо нэг юм фронт буюу нэг одоо заавраар хэдэн бичлэг үүсгэх вэ гэдэг эндээс бас сонгож өгдөг гэсэн. За тэгэхээр би нэг л төрлийн бичлэг аавна гэдэг эндээс сонгоод өгнө гэсэн үг л те. За дараагийн яг энэ үндсэн цонхон дээр ирнэ. За энэ үндсэн цонхон дээр ирэнгүүт яах вэ гэхээр бид нар одоо энд нэг юм жижиг image icon байгаа. Энэ image icon дээрээс одоо start frame гэсэн цонхноос upload an image гэдгийг сонгоно. За тэгээ өөртөө тухайн зураг өгнө. За би бол энэ зургийг хөтөлбөрөнд оруулж байгаа гэдгээр нь одоо өглөө. За тэгээд энд prompt бичгийн тулд Leonardo AI нь бол шууд англиар ер нь аюулсаа ойлгох боломжтой учраас бид нэр ChatGPT дээр одоо англиар энэ нэмэлтээгээ яаж хөтлөх вэ гэдэг зааврыг бичиж авах нь зөв. За ChatGPT-гээр орчуулуулад за заавраа ингэ бичээд авчна. За тухайн заавраа бичиж авсныхаа дараа одоо видеогоо сонгоцсон байгаа. За эндээс generate гэдгийг дарнаа. За тэгэнгүүт энэ доор секунд тоологдож байгаа. За эдгээр нь дуусны дараа бичлэг маань гарч ирнэ. За энд харин бид нар нөгөө 150 токен оноос маань 70 оноо сая одоо ингэ generate хийгээд хасагдж байгаа учраас 80 оноо ингэ үлдэж байна гэдэг нь шууд харагдаж байна. За бичлэг маань зураг маань ингэж хувирсан байна. За ингээ энэ эмэгтэйг болвол одоо плажа бариад ингээ эргээрээ гэсэн утгатайгаар ингэж орчуулсан байгаа. За тэгсэн чинь юм эргэлдэх хөдөлгөөнийг бас ингээ хийсэн байна. За энийг бол ингээд энд доошоо энэ сумтай download гэсэн тавчин дээр дараад компьютертаа хуулж авах боломжтой шууд бичлэг хэлбэрт гэсэн үг. За үндсэн бичлэг маань болж харагдаж байна.